Өдрийн өдрөгийн үзэгчтэй MSC телевизийн гадаад мэдээ хэлэхэд бэлэн боллоо. Ливаны тэнгисийн цэргийн хүчин Сирийн зүг явж байсан ачааны хөлөг онгоцыг сатууллаа. Хөлөг онгоцыг шалгаж үзэхэд 3 зэвсэгтэй 3 контейнерыг илрүүлжээ. Түүнээс гадна хүнд пулеметууд ихээхий хэмжээний сум тэсрэг хэрэгсэл байсан байна. Египтийн талбай мандуулсан Лив улсаас гарсан Лутфалах 2 ачааны хөлөг онгоц одоо Бейрутаас 50 км-ийн зайд Селата бомбд дээр байна. Урд нь Дамаск Сирийн засгийн газрын эсрэг босгочд Ливаны нутаг дэвсгэрээс зэвсэг авч байна гэж нэг бус удаа мэдэгдэж байжээ. Түүнчлэн энэ мөчид Сирид нэгдсэн үндэсний байгууллагын ажиглагчдын шинэ групп ирэх гэж байгаа талаар мэдээлж байна. Тус улсад мониторинг хийж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын хэд хэдэн төлөөлөгчд Идлиб хотод ирсэн байна. Тэд замдаа Хомс, Хаму зэрэг засгийн газрын цэргүүд болон босгочдын хооронд мөргөлдөөн болсон хотууд болон хүн ам бүхий сурингууд зочилжээ. Бид нөлөө бүхий янз бүрийн бүлэглүүдтэй холбоо тогтоох гол зорилттой биелүүллээ. Одоо бид нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай 300 ажиглагчдыг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Тиймээс бидний хийж байгаа алхам бүр чухал ажил бүгдэлтэй гэж ажиглагчдын тэргүүн хурандаа Ахмед Химич мэдгдлээ. Энэ өдрүүдэд Дамаск болон Алеппо хотуудад халдлага зохион байгуулсан алан хядагчдад хатуугарын амт үзүүлнэ гэж Дамаскын засаг захиргаа мэдгдсэн байна. Энэ халдлагад 11 хүн амиа өргөдөж 28 хүн шархтжээ.